борлуулалттай нэг бол та борлуулалтыг буруу хараад борлуулалт хийж чадахгүй ч магадгүй, эсвэл хандлт авахгүй чадахгүй ч магадгүй, эсвэл таны бүтээгдэхүүн үнэхээр муу байж магадгүй, эсвэл таны бүтээгдэхүүн борлуулалт бүх хэмжээ сайрны та зүгээр л зах зээл ч юм уу байж магадгүй, та буруу зах зээл онлогдож магадгүй. Гэх мэтчлэн аль нэг шалтгаан нь сошиал медиа дээр ажиллах, та дижитал бүтээгдэхүүн гаргахад үндсээ нэг 7 алхам байдаг. Яг бизнес та ингээд орлого олоод, орлого автоматжуулаад ингээд том зүгээр явхад яг 7 алхам л байдаг. Тэгээ хин хүмүүс яадаг вэ гэхээр энэ 7 алхмын аль нэгийг нь доголцоос аль нэгэн дээр муу байдаг болохоор нэг бол ингээд орлогын тогтвортой байдаг, эсвэл яг ур чадвартай нь ерөөсөө нэг юм ур чадвар ашиглаж чаддаггүй ч юм уу те, тэрийг ингээд юм бизнес болгож чаддаггүй тийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр би энэ ямар 7 алхам бэ? Тэгэхээр энэ 7 алхмыг яаж хийдэх вэ? Юун дээр анхаарал зүгээр вэ гэдэг талыг ярих гэж байгаа. Тэгээ би сүүлийн бараг 3-7 хоног 4-7 хоног орчим бичлэг оруулаагүй. Шалтгаан нь юу гэхээр би яг дижитал бүтээгдэхүүн гаргах гэж байгаа ур чадвартай, мэдлэгтэй хүмүүс зориулсан сургалтын платформ дээр ажиллаж байгаа. Юу вэ гэхээр ерөөсөө яг энэ 7 алхмыг шийдэх таны ур чадвар санааг дижитал бүтээгдэхүүн бизнес болгоход шаардлагатай маш том цогц хөтөлбөр хийж байгаа гэсэн үг. Тэгээд энэтэй холбоотой гэх юм бол маш их сургалтын юмнууд дээр ерөөхдөө бол бас суугаж байгаа заагүй л. Тэгээ юу гэхээр энэ бичлэгний би дундуур нь байна уу төгсгөл хавцаа энэтэй холбоотой маш гоё бонус зарлах байх. Тэгээ тэр бонус дээр та нэг keyword буюу нэг үг байх хэвээр. Тэр үгийг олж аваад маш гоё хөнгөлттэй бонусыг ерөөхдөө авах боломжтой болж тийм учраас бичлэгээ дуусны үзээрэй тэр үгийг хайгаарыг зөвлөмөр байна. За тэгээд бичлэгээ эхэлцгээе. За тэгэхээр онлайнаар ажиллаж эхлэх хамгийн ихний алхам юу вэ гэхээр та хин гэдгээ тодорхойлох, юу хийх гээд байгаагаа тодорхойлох гэдэг энэ хоёр зүйл байгаад байгаа. Энэ яг ингээд айгүй юм ойлгомжтой юм шиг хэрний ихэнх хүмүүс энийг тодорхойлж чаддаггүй байхгүй. Яг би хийн, тэгээ мөн би яг юу хийдэг хүн, тэгээ би яг ямар зорилготой байгаа гэдэг ихэнх хүмүүс тодорхойлж чаддаггүй байхгүй. Нэг Harvard айгүй сонир судалгаа байсан. Би яг нарийн тоог нь марч зөө. Гэтэ юу байсан гэсэн чинь нийт ингээд хүмүүсийн билүү Harvard-ийн оюутнуудын 82-83% нь ингээд зориггүй гэж байгаа. Ямар ч зориг гэдэг юм байхгүй. Яг ямар ч чиглэлгүй байдаг. Тэгээд нэг 10 хэдэн хувь нь болоо эсвэл нэг 9-10% нь ерөөсөө зоригтой гэхдээ ингээд яг цаасан дээр буулгаж бичиж төлөвлөдөггүй гэж байгаа байхгүй. Тэгээд үлдсэн нэг 7-оос 5 ч болоо 7-оос 3% нь маш цөөхөн хувь нь яг цаасан дээр дэмдэглэж бичээд яг зоригтой ингээд тэрийгэ тракэлж явдаг гэж байгаа байхгүй. Тэгээ бодоод үзэх юм бол бидний судалгаа байдаг шүү дээ. Ямар ч салбар руу орсон ерөөсөө салбарын амжилттай хүмүүс нь 1-5% байдаг гэдэг тийм. Тэгэхээр нийт хөрөнгийн 5% нь 95%-ийнх нь хөрөнгөнд тогтдог гэдэг чинь ерөөсөө тоо бодлоо ярихгүй байдаг байхгүй. Тэгээ бодох юм бол бид нар өөрсдөө тодорхойлох, зорилготой байх, яг хаашаа явах гээд байгаа тийм. Хэрэг хэмжээний орлого яах гээд байгаа. За би яг юу хийх гээд байгаа гэдэг юм а. Нарийн гаргаж тэр одоо шийдвэрүүдийг гаргах нь өөрөө одоо бидний баг энэ зорилгын аягүй чухал том хэсэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аягүй чухал зүйл гэж. За энийг ерөнхийдөө гаргаж ирэх аягүй олон аргууд байдаг. Гэхдээ өөрийгөө тодорхойлох тестүүд маш их зүйлүүд байдаг. Энийг бол ерөнхийдөө би илүү гүнзгийрүүлж ярмааргүй. Шууд 2 дугаар алхам руу орцгоё. Өөрийгөө тодорхойлох болон зорилгоо тодорхойлох гэсэн хоёр юм байна. 2 дугаар алхам юу гэхээр та who to sell буюу хинд хандаж юу борлуулах гэдэг. Хинд хандаж ямар зах зээлийг сонгох гэдэг юм гэж бол. Юу гэсэн үг вэ гэхээр ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр ур чадвартай болон мэдлэгтэй хүмүүс энэ гаргадаг хамгийн том бол хэрвээ та ямар нэгэн салбарын ур чадвартай айгүй олон жил ажиллаж байгаа зөв. Тэгээд эсвэл мэдлэгтэй эсвэл нэг юм гоё юм санаатай. Тэгээд тэрийг ингээд дижитал бүтээгдэхүүн бизнес болгоё гэхлээр яг нэг болж өгөхгүй байгаад бол та юун дээр алдаад байгаа вэ гэхээр та хинд рүү хандах гээд байгаа тодорхойлоогүй байгаад байгаа. Юу гэхээр ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр хүн болгоноор хандах гээд байдаг байхгүй. Контент ихээр хүн болгон таалагдах гээд байдаг. Бизнес ихээр хүн болгоны асуудлыг шийдэх гээд байдаг байхгүй. Хэрвээ та хүн болгоноор хандж байгаа бол та хинтээ ч хандахгүй нэ гэсэн үг. Энийг сонсоод аваарай гэсэн. Энийг бүр тэмдэглээд авчихсан хэрэгтэй. Хэрвээ та хүн болгонтой ярих гэж оролдох юм бол та хинтээ ч ярихгүй байх гэсэн. Яг тэр хинч таныг сонсохгүй. Яг тэгэхээр та хүн болгонд руу хандаад байгаа учраас хүн тэр хүн болгоны асуудлыг та шийдэж ойлгож чадахгүй байхгүй. Тэгэхээр яг who to sell буюу нэгсэндөө та хэн рүү хандах гэдэг юм буюу бид нар зах зээлээ тодорхойлох market гэдэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй болчихдог. Тэгэхгүй болохоор ихэнх хүмүүс ерөөсөө ерхий явсансаа болоод өөрийнхөө асар их тэр ур чадвар потенциалыг ашиглаж чаддаг байхгүй. Ерөөсөө ашиглаж чаддаггүй гэсэн үг. Яг тэгэхээр одоо чи магадгүй би амар юм бүхий удантай байлаа гэж би бодъё л та тий. Гэтэл би яг би бөхөр явах гээд байгаа юм уу, чөлөөт бөхөр явах гээд байгаа юм уу, жуудоогоор явах гээд байгаа юм уу тий. Яг эсвэл martial art-аар явах гээд байгаа юм гэдэг би амар гоё биетэй байдаг гэтэл тэрийг ашиглахгүй байгаатай адилхан байхгүй. Тэгэхээр та аль нэгэн сонголт хийх шаардлагатай болно доо. Энийг ярьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол хоёр дахь зүйл байлаа буюу who to sell. За 3 дугаар айгүй чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр what to sell буюу би ямар бүтээгдэхүүн эсвэл ямар үйлчлэгээ яг юуг тухайн хүмүүстэй тухайн зах зээлд санал болгох гэдэг гэдэг зүйл гарч ирдэг. За бид нар ерөнхийдөө эхнийх нь өөрийгөө тодорхойлцсон, 2 дугаарт хинт хандах гэдэг юм буюу зах зээлээ тодорхойлцсон. Одоо 3 дугаар алхам юу орж ирдэг вэ гэхлээрэ тухайн хүмүүстэй би юу хандах юм, ямар би зах зээлд одоо бүтээгдэхүүн санал болгох гэдэг юм. Би үйлчлэгээ санал болгох юм уу? Эсвэл
коучинг кол санал болгох юм уу, эсвэл би мэдээлэлээ хуваалцах юм уу, те яг эсвэл бараа зарах юм уу гэдэг байдлаар яг миний зүгээс санал болгох бүтээгдэхүүн юм бэ гэдгийг гаргаж ирдэг. За энэ дээр ерөнхийдөө бүтээгдэхүүнийг сайжруулах бүр маш олон аргууд байдаг. Тэгээд тэрийг бол ерөнхийдөө бас би үндсээ сургалтын платформ дотор бас оруулж өгсөн байгаа. Тэгээд бүр маш олон аргууд байдаг ерөнхийдөө бүтээгдэхүүнийг сайжруулах ихтэй. Тэгэхээр 3 дахь зүйл бол таны бүтээгдэхүүнийг сайжруулах гэдэг 3 зүйл байгаа. Яг та ямархуу үйлчлэгээ бүтээгдэхүүн ямиг өгөх юм бэ гэдэг зүйлийг гаргаж ирдэг гэсэн үг. За дөрөвдүгээр алхам дээр юу орж ирж байгаа гэхээр how they find you буюу та хинд юм өгөх гээд байгаагаа тодорхойлчлоо, юу өгөх гээд байгаагаа зарах гээд байгаагаа тодорхойлчлоо. Одоо тэр хүмүүс нь таныг яаж олж ирэх юм бэ буюу таны traffic source гэж нэрлэдэг. Буюу одоо манайха хэдүүлийнх нь бол ингэ бол контент юм да. Контент буюу ерөнхийдөө контент хаана байршуулах юм бэ? Та надтай адилхан YouTube дээр байршуулах юм уу? Facebook юм уу? Instagram юм уу? Эсвэл одоо Twitter юм уу? Тэ? Эсвэл үнгүү зэгээмэн үү юм уу? Хэмэтчлэн та одоо яг тэр хүмүүс таны одоо зорилтод хэрэглэгч болон таны бүтээгдэхүүн чи яаж тарийг олж ирэх юм бэ буюу хэр их хүн таныг одоо барагч сонирхох юм бэ гэдэг асуудал. За энд бол ерөнхийдөө миний туршлагаар юу гэдэг вэ? Ихэнх хүмүүсийн асуудал бол энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон одоо энэ хандлтын асуудал дээр хамгийн тулгардаг асуудал үүдэг. Хүмүүс одоо энэ өөрсдийгөө яадаг вэ гэхээр энэ амар их фолловерстай байх хэрэгтэй гэж боддог. Ерөнхийдөө бүр ийм 40,000, 50,000, 100,000 гримикс ч юм уу бүр ийм амар их фолловерстай, амар их хандлттай байх хэрэгтэй гэж боддог. Энэ бол бас буруу үнцэг. 2025 онд ерөнхийдөө бол хандлт бүх юмыг тодорхойлох болцсон. Яг тодорхой хэмжээний мэдээж хэрэг хандлт одоо хүмүүс тань руу чиглэж явах тийм урсгал хэрэгтэй. Гэхдээ тийм амар их хаалга болчихдог. Одоо энэ бол ерөөсөө хүмүүс би ерөөсөө ингэж контент юм хийн гэхлээр л хүмүүсийн ганц бодоод байдаг юм нөхлөөрэ би маш их хандлт авах хэрэгтэй юм ингээд өөрийгөө тархин дотроо нэг юм блоконд оруулчаад тэрнээсээ гарч чаддаг байхгүй. Тэг би контент хийх хэрэгтэй эсвэл ингээд hey guys гэх хэлж юм эсвэл нэг юм reel хийгээл нэг октооч гэх reel хийнэ ч юм нэг юм буруу ойлголттой байдаг. А гэхдээ энэ бол ерөөсөө аль нь биш 2025 онд ерөөсөө хандлтын тоглоом та өөрийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ сурталчилж байгаа хэм маяг бүр шал өөр болцсон. Тэгэхээр ямар ч сан та ямар нэгэн аргаар хандлт олж авах хэрэгтэй л гэсэн. Ерөнхийдөө юу гэж явдаг вэ гэхээр өөрөө сайн хандлт, муу хандлт гэдэг юм байдаггүй. Ихэнх хүмүүс яг ингээд контент хийгээд тэгэхээр хүмүүс миний талаар муу ярил яана ч юм уу те хүмүүс миний талаар ингээд жоохон муулуул яана гэдэг ч юм уу те тэгж боддог. А гэхдээ айгүй амар үг гэдэг нь юу гэхээр хүн таныг муулахаас илүүтэйгээр дахиад нэг бүр муу зүйл байгаа нь юу гэхээр хинч таныг мэдэхгүй байхгүй хинч таны бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг оршдгийг мэдэхгүй байх явдал ч өөрөө бүр аюултай байхгүй. Юу гэсэн үг гэхээр та борлуулалт хийхгүй гэсэн үг. Тэгэхээр өөр сайн хандлт муу хандлт гэдэг юм байдаггүй. Хандлт буюу хүмүүсийн тэр анхаарлыг татгах гэдэг ойлголт байна. Тэгэхээр энийг ерөөхдөө янз янзын аргаар оруулж хүмүүсийг уурлуулж болж гин, инээлгэж болж гин, сонирхлын татж болж гин, мэдээлэл өгж болж гин гэдэг чинь маш олон аргууд байна. Хэмжлэг яана гэсэн. За гайс хэрэг таны бүртэл үзэж байгаа бол бичлэгийн ихэнд хэлсэнчлэн юу гэхээр та миний Instagram хаяг руу 8 гэж үчээд дижитал бүтээгдэхүүн гаргах, сошиал медиа дээр ажиллах миний зүгээс бэлдсэн үнгүү хичээлийг авах боломжтой байгаа шүү. Миний Instagram руу 8 гэж үчээд та үнгүү хичээл авах боломжтой байна. А мөн дээрээс нь та энэ бичлэгийн төгсгөл хүртэл үзэх юм бол дахиад нэг гоё зүйл байгаа. Тэгээд бичлэгээс дуусна үзээрэй. За тэгээд бичлэг рүү орцгоё. За тэгээд 5 дугаар зүйл аягүй чухал юу нүү гэхээр за тэгвэл би хандлтаа авчлаа. Юу зарах гэдэг тодорхойлчлаа. Хэнийг онцлох гэдэг тодорхойлчлаа. Одоо яаж борлуулалт хийх юм бэ гэж. За борлуулалтын үндсэн бүр түнэл гэдэг асар их юм байдаг. Ерөнхийдөө бол сошиал медиагаар борлуулалт хийх болон амьдаар борлуулалт хийх маш олон ерөнхийдөө ийм аргууд байдаг. Тэгээ бид нар ерөнхий энэ сошиал медиа дээр явж байгаа одоо энэ бизнесүүд, хувцсны брэндүүд те янз бүрийн одоо ийм коучүүд гэх мэтлэг хүмүүсийг харах юм бол борлуулалтын хэм маягууд бас айгүй өөр болчиход байгаа. Ерөнхийдөө бол одоо энэ автомат борлуулалтууд гэж явж байна. Зөөлөн борлуулалт, хүчтэй борлуулалт гэх юм янз янзын борлуулалтын аргууд байна. Тэгэх юм бол таны 5 дугаар одоо алхам юу болох вэ гэхээр та хандлт аваад идэг тийм дээр борлуулалт хийх ажил байдаг. За ерөнхийдөө яадаг байсан бэ гэхээр би компаниуд болон хувь хүмүүстэй ажиллаж байгаа тохиолдолд бол хандлтаа авсан тохиолдолд зарим хүмүүс энэ борлуулалтын талаар айгүй муу одоо буруу ойлголттой байдаг. Ийм 8-чин, юм зарна гэдэг нэг юм сонин ийм одоо юм нэмтэй нэг соц нийгмийн чих юм нэг юм буруу ойлголттой байдаг байхгүй. Тэгвэл өөрөө юу вэ гэхээр энэ дэлхийн ертөнцийн чинь энэ нэг юм Instagram, Facebook, YouTube дээр ч өөрөө борлуулалт хийдэггүй бизнес гэж өөрөө байхгүй шүү дээ. Тэ? Ур чадвартай хүн болон ямар нэгэн байдлаар борлуулалт хийж гин, ямар нэгэн байдлаар тэ оролдож гин. Тэгэхээр та ч гэсэн эдний нэг нь өөрөө болохгүй болвол одоо тэр мөнгөний урсгалыг өөрлөө татаж чадахгүй байхгүй. Юу гэсэн үг гэхээр та магадгүй одоо нэг фитнесийн дасгалжуулалт байлаа гэж бодоход та хувьчилсан дасгалжуулалт явуулдаг байж байлаа гэж бодъё. Сарын 2,500 тураах хөтөлбөр байлаа гэж бодоход та тураах хөтөлбөрөө сурталчлахгүйгээр яаж хин нэгэн таныг олж ирээд танд
одоо хөтөлбөрийг авах вэ? Тийм биз? Тэгэхээр энэ борлуулалт гэдэг зүйлийг ингээд айгүй ч ойлгох хэрэгтэй болчтой. За тэнгууд 6 дахь айгүй чухал зүйл нь юу болдгоо гэхээр тэгвэл би нэг удаа борлуулалт хийсэн бол яаж би энийг олон тоогоор дахин удаа өндөр тоогоор тэ хэрэглэгч нартай гаргах вэ гэдэг аргууд үүдэг. Буюу одоо энэ тогтвортой бизнес болгох бүр зарчмаар явж байгаа. За энийг ерөөхдөө яаж өгдөг вэ гэхээр автоматжуулалт үүсгэж болж байна. Янз бүрийн шинэ оффроуд гаргаж иж болж байна. Эсвэл бас таны байгаа зах зээлээс амар хамаарна. Зарим нь бараа бүтээгдэхүүн бол ерөөхдөө олон удаа заагддаггүй. Зарим бүтээгдэхүүн бол үнэтэй заагддаггүй те. Зарим бүтээгдэхүүн бол одоо дахин авах шаардлагагүй гэдэг ч юм уу те. Янз байдаг. Тэгэхээр та өөрөө бид нар бүр буцаж очоод зах зээлээ сонгохоос ахуулаад энэ айгүй зөв зах зээлийг сонгох нь айгүй чухал бас хэрэгтэй болчтой ерөөхдөө. Тэгэхгүй бол нөгөө зарим зах зээлүүд мөн өөр evergreen буюу одоо байнгын худалдаа авалт авагддаггүй зах зээл гэж байдаг. Тэг хүмүүс тиймэрхүү зах зээлийг сонгочоод нөгөө зах зээлийнхаасаа болоод айгүй тийм одоо орлого нь айгүй өөр байдаг тийм одоо зүйл байгаа. За 7 дахь айгүй чухал алхам юу вэ гэхээр who helps you буюу энэ процесс энэ үйл явцад хэн танд туслах юм бэ? Тэ танд ямар AI-ыг туслах юм бэ? Яаж та ажиллах хөнгөвчлөх юм бэ? Яаж бүтээмжээ нэмэх юм бэ? Эсвэл та яаж хөнгөн ажиллах хүчин авах юм бэ? Та жишээ нь контент хийхгүйгээр одоо хямдхан ажиллах хүч хөдөл авч болж байгаа байхгүй. Одоо бол заавал хүн болгон бас контент хийх албагүй болчиход байна шүү дээ. Контент хийж чаддаг залуучууд, хүүхдүүд, 10 жилийн хүмүүс зөндөө гараад ирсэн. Тэр хүмүүст тодорхой хэмжээний та хямдхан мөнгө төлөөд контент хийлгэж болж байгаа. Аль алиндаа ашигтай. Ягаад тэгэхээр тэр хүүхдүүд цайны мөнгө олчиж чинь та контенттэй болчих юм мэтлэн янз янзын аргууд бас байна ах нэрийн шиг аргууд. Тэгэхээр үндсэн ийм 7 зарчмын дагуу явж иж та ерөөхдөө сошиал медиа дээр ажилладаг. Тэгэхээр энэ 7-гийн та аль нэгэн дээр нь доголдолтой нэг бол та борлуулалтыг буруу хараад борлуулалт хийж чадахгүй ч магадгүй эсвэл хандлт авахгүй чадахгүй ч магадгүй эсвэл таны бүтээгдэхүүн үнэхээр муу гэж магадгүй эсвэл таны бүтээгдэхүүн борлуулалт бүх юмчээ сайрны та зүгээр л зах зээл ч юм уу гэж магадгүй та буруу зах зээл онлогдож магадгүй гэх мэтчлэн аль нэг шалтгаан нь танд дутагдаад байгаа та эсвэл чадахгүй байгаа нэг буруу өнцгөнд таарсан учраас та нэг бол борлуулалт хийж чадахгүй байгаа эсвэл огт нэг юм ур чадвараа гэдэг юм ашиглаж чадахгүй байгаа гэсэн үг байна. Тэгэхээр эдний аль нэгийг шийдснээрээ та борлуулалтаа хийгээд бизнес чинь бүсээ дижитал бүтээгдэхүүнээ үүсгэж чадах нэ. За тэгээд та ямар нэгэн байдлаар ур чадвартай, мэдлэгтэй, ямар нэгэн салбарын мэрэгжилтэн тэгээд дижитал бүтээгдэхүүн үүсгэмээр байгаа. Энэгээр нэмэлт орлого болон бүтэн цагийн орлого үүсгэмээр байгаа ч гэсэн саяны асуудлууд аль нэг нь танд тулгараад хийж чадахгүй байгаа бол би тань санал болгох зүйл нь юу вэ гэхээр Монголын хамгийн анхны дижитал бүтээгдэхүүний платформ буюу ерөнхийдөө саяны явсан бүх процесс болон нэмэлт яаж ашиглах вэ? Яаж борлуулалтаа хийх вэ? Яаж брендингээ үүсгэх вэ? Тэ яаж хандлтаа авах вэ? Яаж бүтээгдэхүүнээ сайжруулах вэ? Зах зээлээ сонгох мэдчлэн цогц хөтөлбөрүүдийг ерөнхийдөө бэлтгэсэн байгаа. Тэгээд юу гэхээр тань тэгэхээр ерөнхийдөө мэдээллүүдийг авахыг хүсвэл миний Instagram хаяг руу дижитал продакт юм уу эсвэл дижитал бүтээгдэхүүн бизнес байна мэдээлэл өгөх боломжтой. Мөн дээрээс нь та ямар нэгэн байдлаар энэтэй холбоотой үнэгүй сургалтууд үзхийг хүсвэл миний Instagram хаяг руу түрүү хэлсэнчлэн 8 тоо бичээд мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн сургалтаар янз янз юмнууд дотор уулзъя. Одоо бол би ерөөхдөө үндсэн ажилласаа татарж байгаа учраас бичлэгүүд идэвхтэй оруулж эхлэх баг. Тэгээд сая бол сүүлийн тоног айгүйх завгүй байла. Маш их үндсэн, маш их хэмийг шингээхийг ерөөхдөө бол оролдлоо. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.